зохиолч Загдсамбарын жанраа бэлэг бэсрэг өгүүлэг. Хөөш. Чи урд замаа харж яваач те. Яадаг мó харгуулах ч юм бэ? Гэ сохор юм уу? Гэ хайш юм. Мөрөөрөө явах хүнийг ялтнах гээ юу? Гэж муухай хашгирах жолооч залуугийн хараал урсгах хашгичаанаар бэлэгт үрч яваа хоёр шуудатай хаягдал хумцар сав лаазандаа түртээгүүч мөрөн дээрээ суулгаж яваа мах цусны тасархай ганц охиноо арай л газар унахчихсангүй. Ядуу хүний зовлонч барагдах биш те. Ядаж байхад хөхөө өвлийн хүйтэн эд ивсэхлээд утаагүй. Дээр нь он солигдох гээд байгууллагуудын шинжилийн арга хэмжээ. Айлын авгаан нар зах дэлгүүр хоршоороо машин унаатайгаа хаа сайгүй давхилдаж яарсан түмэн олон замын түүжрэлтүүд бөөн бухимдал уур уцаар ундөөцөлтэй. Арай гэж халтарч унчхалгүй зам дугуй гудамжны сандал дээр бэлэгт охиноо мөрөн дээрээсээ эвтэйхэн буулгаад хоёр шуудатай хаягдал хумцар савлаазаа сандал тушуулж тавиад охиныхаа хажууд суулаа. Охиных нь хоёр хазар хамрын үзүүр нь уулаан болчихсон. Хөөрхий аавыгаа харан инээж суух. Хүүхэд гэж ийм л цагаахан ертөнцтэй. Бэлэгт иймч амьдралтай байгаагүй нь саяхан мэт. Сайхан дулаан гэр орон, халамжид ханийн халуун хоолцай, охиныхын жаргалтай инээд гэр дүүрэн цангинаж байсан өдрүүд жилийн өмнө л. Даанч эмгэнэлтэй харуулсан уй гашуун үйл явдал болж охиных нь нээж хайртай гэргийн автослоор газар дээрээ бурхан болж энэ хоёрын амьдрал тэр өдрөөс хойш 5 мэт өнгөрсөн. Гэрлэн дохиотой цагаан шугамтай гарцаар гарч явсан эхнэрийг нь хурд хэтрүүлэн дахих ухаангүй согтолттой амны салаан арилаагүй баян айлын эрхчээл дайрчихсан байжээ. Буйны ажил явдал дуусаж 49 хоногийг нь дуусгаад бэлэгт шүүх цагдаагаар хичнээн хөөцөлдөөд эхнэрийнхээ амь насыг гомдолтойгоор нэхэмжлэн шүүгдсэн боловч амжилт ололгүй хэдэн сарыг ардаан үдэжээ. Давж заалдах шатны шүүхээр ч орж сайн өмгөөлөгчж хөлслөх гээд хашаа байшингаа барьцаалж зээл аваад ч нэмэр бололгүй хэрэг хаагдажээ. Сэтгэлийн гүн хямралд орж бэлэгт хэдэн сар навс архитаад амьдралаа сүйрүүлэх замд уруудснаач мэдсэнгүй. Нэг мэдэхнээ ажил гүйч болов. Өмгөөлөгч хөлслөх гээд барьцаанд тавьсан гэр орнооч хураалхан нэг л өдөр ганц охиноо хөтлөөд гудамжинд гарчээ. Нэгэнтэл ажилч үгүй, орлогч үгүй, гэр оронгүй болсон болохоор газар дээрх ганц охиноо бодож архитарснаас хол байж зөвхөн охиныхоо төлөө амьдрахаар шийдэж хуванцар савлааз түүж амьдрдаг болжээ. Охин нь одоохондоо юм ойлгохгүй хитрхи балчир 3 отой учир хажуунаасаа юр салгадаггүй хэлхээтэй явна. Эн тентгийн 24 цагийн хоолны газруудаар явж хаяа хоног төөрүүлж байрны орц хонголж болтугай охиноо дааруулж өлсгөж өвдүүлэхгүй гэхдээ л өдөр хоногийг арга цаасаар өвөлтөө золгожээ. Бэлэгт цэцэглэн хоёр бие биедээ л аз жаргалын дэнлүү болж амьдралын зовлон хэр чинээгээрээ дааж яваа нь энд бүлгөө. Бэлэгт цаа байц. Энэ хоёр шуудаатайгаа гэлс тушаачхаад муу охиндоо шинжлийн бэлэг авч өгье дөө. Тийм ээ. Миний охин гээд охин руугаа харж газрыг нь хөөрдөн зөөлөн чимхэж инээхэд ааха тий аава гээд инэв. Өнөөдөр 12 дугаар сарын 31 шүү дээ. Он солигдно. Цаа байц хурдан явъя. Түүхий давхцыг хагас ажиллах байх. Гэсэр бэлэгт сэвхийтэл охиноо өргөн мөрөн дээрээ суулгаад шуудаатай юм аавн яаравчлан баян бүрдийн тойрог руу очиж контейнерт юмаа тушааж овоо хідэн төгөрхтэй болоод бөмбөр зах орж охиндоо хөөхөн жижигхэн уутай бэлэг бэлтгэхийн тулд хугацаанд дууссан эсхийг харан байж хэр чинээндээ таарсан аятайхан бэлэг бэлтлээ. Он солигдох мөч ойртох тусам цас хайлан орсоор орой нилээн их бударч эхэллээ. Бэлэгт байнга ордог нэг цайны газраа сууж охинтойгоо оны сүүлчийн өдрийн оройн зог болох хоёр ширхэг мантуун бууз аях сүйтэй цай хуваан эдэцгээж шилэн цанхоор гудмаар яаравчлан алхах гуйлдэх хүмүүсийг нааш цааш яаран хөшөлтөнд авах машинуудыг харан сууж байтал цайны газрын ажилтан аха өнөөдөр манайх эртхаан хуучлаарай гэвэл за гээд бэлэгт охиноо хувцлаад гарлаа. Гадаа овоо час хийсэн хүйтэн байлаа. Охин нь хот инээн аавынхаа өгсөн бэлгийг тас тэврээст. Аавынхаа ингэрт тэврүүлэн явна.
Бэлэгт өнөөш нь хаана хоног төөрүүлэхээ мэдэхгүй олон газруудаар энэ мэт орж гарч явсаар сүүлдээ аав охин хоёр гудамжинд нэг мэдэхнээ Сүхбаатарын талбайн там гацуур модны дэргэд охинтойгоо цуг хөдөлцөөд зогсож байлаа. Шинэ оны шинэхэн өглөө Сүхбаатарын талбайн голд засаастай том сүлд модны хавцаа цас шүүрдэж явсан хот тогтчуулахын цэвэрлэгч авгай муухай хашгиран шүүрээ хаян гүйлээ. Тун удалгүй цагдаа онцгой түргэний машинууд төв талбайн том сүлд модны дор нэгэн ир бүх хувцсныхаа дотор бяцхан охиноо цээжиндээ тас тэрэн хөдөлгөөнгүй хөвтөн бүх ажиглан бүгдийн зүрх шимшрэн зогсож байлаа. Тэр хүн аль хэдийнэ амьгүй болоод 2-3 цаг болсон байв. Харин нүцгэн цээжинд нь битүү тэрвүүлсэн охин амьтай голтой байсныг олж хөшөж хөлтсөн аавынх нь тэрвэрлтээс арай гэж салган авсан эмч сувлагч хоёр нүдэндээ нулимс цийлэг нүүлэн түргэний машин руугаа гүйхэд охины ингэрт аавынх нь өгсөн шинжлэлийн бэлэг ууттайгаа барьцалдан хөлтсөн байлаа. Түргэний тэрэг имлэг рүү дохиогоо хингнуулсаар давхиж одлоо.